Таны дөрөвчөнд яг одоо хэдэн карт байгаа вэ? Эдгээр картаа хэрхэн ухаалаг хэрэглэж олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, бүр буцаан олголт авах боломжуудын тухай ярилцгаая. Төлбөрийн картуудыг ерөнхийд нь дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй карт гэж ангилна. Таны картын баруун доод болонд Т гэсэн тэмдэглэгээ байвал зөвхөн дотоодод ашиглах боломжтой төгрөгийн карт гэсэн үг. Ерөнхийдөө энэ төрлийн карт нь олон улсын эрхтэй картуудтай харьцуулахад карт захиалах үн болон жилийн суурь хураамж нь хамгийн бага байдаг. Харин олон улсын эрхтэй картуудаас Union Pay болон Visa картыг хүмүүс хамгийн түгээмэл ашигладаг. Маш товчхондоо эдгээр карт нь валютын төрлүүд болон ашиглах боломжтой улс орноороо бага зэрэг ялгаатай. Union Pay карт нь дэлхийн 184 улсад, ялангуяа бүгд найрамдах хятад ард улсад маш өргөн ашиглагддаг бол Visa картыг дэлхийн 200 гаруй улсад ашиглах боломжтой. Үүнээс гадна картын хөнгөлөлт урамшуулал буюу лоялтиг онцгойлон анхаарах хэрэгтэй. Та зөвхөн тэр картыг ашигласныхаа төлөө л буцаан олголт авах маш олон боломжууд байдаг. Жишээлбэл яг одоо зарлагдаад буй Хаан банкны цагаан сарын урамшууллын хүрээнд та Хаан банкны картуудаа DigiPay аппликейшнд холбон төлбөр тооцоогоо хийснээр хөнгөлөлтөө 2 үржүүлээд 50 хүртэлх хувийн шууд хөнгөлөлтийг 20 гаруй байгууллагаас эдлэх боломжтой. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг дээрх линкээс аваарай.